Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн Онцгой эрх 86 дугаар хэсэг. Сайн жаргал Тозияад өөрийнхөө ховын шонзонгийн үүднээс биш нам эх орон ард түмний эрх ашигын үүднээс хүлээсэн үүргийн дагуу харьцах ёстой гэдгийг хатуу ойлгодог болохоор би таны саналыг өөрийнхөө нөхөдтэй ярьж байж шийднэ. Гэхэд Тозиягийн царай хувхай цайгаад нүдэнд нь нулимсэг гүйлгнээд уйлгэнсэн дуугаар гонгинон бэ танаа ажилтангуудын амь насанд аюултай байдлыг зайлуулж чадсан шүү дээ. Тэгэлэр миний эцсийн хүсэлтийг ёсоор нь болох ёстой биш үү? Гэвч сайн жаргал юу ч хэлэлгүй өрөөнөөс гарахад Тозия ширээн дээр байсан архийг аваад шилээр нь хөнтөрлөө. Тозия зүрх сэтгэлийн шаналган шимшрүүлсэн аимшигт бодлыг дахин бодохгүй тулд ингэхээс өөр арга байсангүй. Тозияг архины ааганд нам цохиулаад ухаангүй хурхирч байсан тэр мөчөд төвийн бүхэ ичтэй уулзахаар явсан ойдов буцчиржээ. Сайн жаргалаа. Халах голын дайныг зогсоож Кавантуны армийг өгдүүгээ буужих талаар Москвад хэлэлцээ хийж байгааг нь. Дайны галыг зогсоох хэл тогтох асуудлыг газар дээр нь орон нутгийн цэргийн командлал шийдэх гинэ. Төвийн бүхэ айлч танд бичиг өгүүлсэн. Гээд нэгэн бичиг өгөхөд Сайн жаргал түүнийг задалж нуус түлхүүрээр задлан уншлаа. Рожу Ганука ажиллагааны даалгасан үүргийг амжилттай биелүүлсэн танай бүлгийг Байлдааны цусан гавьяаны одонгоор шагнасныг мэдэгдэе. Рожусагаас төвд тавьсан асуудлыг хүлээн авч зөвшөөрлөө. Алтыг 9-р сарын 14-өөс 16-нд буцах хаягаар хүлээж авна. Жиж мэдэгдэх нь. Японы цэргийн яам, Жанжин штаб болон сайд нарын танхим фашист үзэл баримталж байгаа цэргийн генералуудын гарт орсныг харгалзан Аяна улсуу хэмээгдэх гунгааг Кавантуны армийн штабд ажиллуулах шаардлагатай. Тиймээс армийн шинэ удирдлага Аяна улсууд хэрхэн хандахыг судалж газар дээр нь шийдэхийг төв зөвлөж байна. Азийн ард түмнийг төдийгүй дэлхийн олон орны ард түмийг устгах бактериологийн дайнд Японы фашист генералууд бэлтгэж харбинд томоохон төв байгуулсныг Рожусын болон бусад мэдээ баримтаар баталсан төв Эрдэмтэн гэдэг тусгай ажиллагаанд Аяна улсыг оролцуулж тэдний хувилдааныг илрүүлэхийг чухалчилж байгааг сайн жаргал хэрхэн мэдэх вүлээ. Сайн жаргал шифрээр тайлж уншсан бичгийн шатаагаад олон жил хүлээсэн хүсэл мөрөөдөлдөн хүрч нутаг орондоо буцах болсон тулснан мэдэв. Тиймээс ажил төрлөн маш нарын тооцонд огжуулах ёстой байлаа. Харин Сайн жаргалын сэтгэлийг түгшээсэн нэг зүйл бол Аяна улсыг үлдээх асуудал байлаа. Сайн жаргал ажил төрлөн хэрхэн зохицуулахаа шүнжэнгүн бодов. Алтыг банкныхантай байгуулсан гэрээний дагуух онцгой эрхээр буцаах 2 боломж бий. Төвнийг төвөөс буцаах хаяг 1-2 гэж товолжээ. Төв Японы армийн командлал өөрчлөгдөж, Кавантуны арми ялагдал хүлээж, удирдах ажилтнууд хариуцлагаас мултрахыг хичээж байгаа энэ үед Алтыг авчруулах нь зохистой гэж үзлээ. Учир нь түүнийг мөрдөн мөшгөх ажиллагаас суларсан ажээ. Сайн жаргал бүх бололцоог наривчлан үзвэл буцах хаяг нэг нь хугацаа их зарцуулах боловч найдвартай. Харин нөгөөх нь хугацаа бага зарцуулах боловч Японы армийн хяналтын бүс нутгаар дамжих ёстой байлаа. Тиймээс нууцлан талдлах аргаан сайн хийж чадвал буцах хаяг 2 нь ашигтай байв. Сайн жаргал үүр цайтал ингэж бодоод өглөө нь өөрийнхөө төлөвлөгөөг ойдовтой ярилцав. Сайн жаргалаа. Ер нь Аяна улсуутай ярьж байж шийдье. Гэхэд за тэгвэл зочид буудалд очиод Аяна улсуутай уулз гэж хэлээд Сафроновыг өд хүртэл гадагшаан явсныг хэрэггүй гэрээ гэж захилаа. Ойдвыг явсны дараа сайн жаргал Тозиягийн өрөөнд орж ирлээ. Тозия сайн жаргалын хатуу хяналтанд байгаагаа мэдсэн боловч түүнд дургуйцсангүй. Тозия эцсийнхэн гордлогыг талаар өнгөрөөж хви гэхээ сайн.
Тозия өсгөөсөн аваад өдий хүртэл Синто ёсны шашныг шүтсэн болохоор там дунаж тарчлахгүй гэхээс сүнсэн зайлчих шахна. Тиймээс хүлцэнгүй байхыг өөрийн зорилго болгожээ. Тозия Сафроновыг Кавантуны харинд ажиллуулах хугацааг Оросынхонтой хэрхэн тохирсон бэ? Тэднийх удаахгүй байхыг загсан юм. Гэхдээ халахгүй руу явах тул удаж магадгүй гэдгийг тайлбарласан. Ер нь тэд нар Сафроновыг манад ажиллуулах дуртай байгаа. Сафроновыг энд тэгж удаах явдлыг яагаад чухал гэж үзсэн юм? Хатогийн сэжгийг зайруулахын тулд л тэгдэг юм. Сайн жаргалаа. Монголын тагнуулын байгууллага та нарыг ажиллуулахдаа богдын алтан төшгөлж байсан уу? Эсвэл өөр замаар санхүүжүүлдэг юм уу? Бидний хинч өндөр хөлс горддоггүй. Харин энэ зарцуулсан хөрөнгийн хувьд гэвэл ардын цэхийг устгахын тулд миний эцгээр дамжуулж та бүхний гарыг цайлахад зориулсан хөрөнгийг Мүгдэн Харбин Синсини Япон банкны салбарт хадгалуулж арвижуулдаг юм. Ингэхээр Японы банкнууд бидний хөрөнгөжүүлж байгаа юм штэ. Тийм замыг та өөрөө зааж өгөхөд эцгийн минь авчирсан зүйлийг борлуулж доллар болгож банкнд хадгалах аргыг та сэтсэн биз дээ. Гэхэд Тозия амандан "Хүйёст сүйхэтэй улсууд юм аа" гэж бодлоо. Сайн жаргалыг Тозиятай ярилцж байхад ойд борж ирлээ. Сайн жаргал Тозияг тогтохтой үлдээгээд өрөөнөөс гарч ойдовтой уулзав. Аяна усуу буцхайг хоёр хувилбарыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа энэ ажиллагаанд хар чаныг оролцуулах нь бүр найдвартай гэж байна. Гэхэд сайн жаргал Аяна усуу нэлээд нарийн зүйл сэтжээ. Тиймээс чи өнөөдөр оройн галт тэргээр Харбинд очиж төвийн бүхэн альчтай уулзаад алт эрдэнэсийг солин хэрийн чиглэлээр гаргана гэдгийг мэдэгд. Тэгээд ажлын тохиролцоод 9 дугаар сарын 14 гэхэд Харбин дахь бүх хадгаламжийг Мүгдэн рүү шилжүүл. Бүх ажлаа дуусгаад 15 гэхэд Харбинд байж болохгүй. Төлөвлөсөн ёсоор нутаг буц. Радио станцыг Аяна усууд үлдээх талаар ярилцаж тохир. Гэхэд ойдов Аяна усуу буцахгүй мó гэж гайхан асуулаа. Ойдов минь гунга гэртээ харна гэж их баярлаж байсан. Төвөөс ингэж шийтгэхийг бидэнд зөвлөсөн болохоор өөр зам байхгүй гэлээ. Сайн жаргал өдийнхин хоолыг Аяна усуу Сафронов ойдоо гуравтаа идлээ. Тэгээд ойр зүрэн яриад дэлгэн. Үнэн дээр энэ бол Рожу Ганука ажиллагааг хэрэгжүүлсэн хүмүүс цуглаад ялалтан тэмдэглэж байгааг нь зэрэгцээ ойдовтой салах хэс гүйцэтгэж үдэж өгч байгаа тэмдэглэлт өдр гэдгийг ойдов Аяна усуу Сафронов гурвын хэнэнч үл мэднэ. Хоолны дараагаар Сафронов сайн жаргал хоёр хоолны өрөөнд үлдэж ойдов Аяна усуутай ажлан ярихаар явлаа. Иван Стефанович, би таныг Шанхай руу явуулахаас өөр аргагүй боллоо. Та тэнд очиод гэрлийн ажаатаа уулзна. Таныг гүйцэтгэх үүргийг ажаа хэлж өгнө. Гэхэд Сафронов гэрлийг амьд байгаа мó гэж баярлан асуулаа. Би энэ бүр идэгсэн. Харин үүнийг чамд хэлээгүй өдий хүрсэн явдал манай ажиллагааг нууцлахтай холбоотой байсан юм. Тиймээс чи намайг уучлана биз дээ. Гэрлийн ажаа чамайг Шанхайд байгаа эрхэм баяр гэдүүнтэй уулзуулна. Шанхайд байгаа алтыг хаалганд хүргэх асуудлын цаг хугацааг хэрхэн тохируулах ажлыг мэдж байгаа учраас тэнд тодорхой ярьж өгнө. Сайн жаргал ойдовтой салах ёс гүйцэтгэж саа явж хараарай. Удахгүй Улаанбаатарт уулзъя. Харин тун болгоомжтой ажиллана шүү гэж захиад Тозиягийн өрөөнд орж ирлээ. Тэрээр Сафроновыг Шанхай руу цэргийн тусгай онгоцоор явуулах талаар Тозиятай тохиролцох ёстой ажээ. Тозия, таны хүссэн бүхнийг ёсоор гүйцэтгэхээр шийдсэн. Тэгэхээр та хүссэн зүйлийн энэ байшинд хийж болно. Зочдын хажуугийн өрөө 18 м амд өргөлжин. Ингэхээр Бусита болон Синтогийн ёсоор Сэппуку үйлдэх зан үйлд яг тохирно. Гэхэд Тозия сэтгэлдээ залбираад ямар ч байсан нэр төрөөн сэвтүүлэхгүй самуурайн уламжилт ёсыг сахивал миний хойчийн хувь тавилан буйны замаар орж бурхны бодмөрийн хутгийг олох болно. Тиймээс сайн жаргалын юу хэлснийг зөвшөөрөх ёстой. Хойдын хон буян заяаны замд сар тотхор болох зүйл хийж болохгүй. Тэгвэл хойд насны буян заяа гомдоод там дуунах болно гэж бодоод сайн жаргал өөрийнхөө далимд надаас юу шаардах бол гэж бодно.
Тозия, танаас нэг зүйлийг гуй. Сафроновыг цэргийн онгоцоор явуулах тусгай үнэмлэх өгөөч. Тагнуулын газар ийм онцгой эрхтэй шүү дээ. Гэхэд Тозия толгой дохин зөвшөөрлөө. Самурайн ёсонд харакири үйлдэх нь нарийн дистрата байдаг. Ялангуяа самурайн үжил баримтлалд үнэнч цэргийн замналд ариун нандин шударга байж эзэн хааны өмнө хүлээсэн үүргэн биелүүлж байсныг батлах зан үйлэн сахихын тулд цэргийн дарга нар сеппуку үйлддэг болоо. Сеппукуг самурайн нар гэр орондон үйлдэхдээ 12 ам дөрвөлжин метр талбай бэлдэж түүнийгээ цагаан өнгийн даавуугаар тэлж татсан хан шиг дөрвөлжин байдалтай засаад ёсоор гүйцэтгэв. Цагаан өнгө бол самурайн ёсонд гашуудлын өнгө билээ. Мөн өөрийнхөө үжил баримтлал тангарахтан тууштай үнэнч байснаа батлахын тулд сеппуку үйлдэх ёстой самурай нар үхлийн өмсгөл гэж нэрлэдэг цагаан торгоор хийсэн торгон өмсгөл өмсөх ёстой. Сайн жаргалаа. Би жинхэнэ самурайн ёсоор сеппуку үйлдэнэ. Тиймээс надад Сино Созоку бэлдэх хэрэгтэй. Нөгөө талаар намайг эзэн хааны мөнхийн үйлсэд үнэнч байсан явдлыг мөн Бусидо ёсыг үхэн үхтлэн баримталсаар байсныг Диваажинд очисон хойно үнэн зөвөр тайлбарлаж өгөх хоёр гэрч Касияку хэрэгтэй. Миний бодлоор бол тагнуулын газрын дарга, тусгай мөрдөнгийн дарга хоёр байвал болох нь тэр. Гэхэд сайн жаргал тэднийг дуудуулав. Тозия өөрийнхөө нэр төрийг бодсон болохоор сайн жаргалыг баллахгүй гэдг нь илэрхий боловч сайн жаргал хаширлаад хүмүүсийн зохион байгуулж бэлтгэсэн ажээ. Тозия гэрч Касияку нартай уулзаж учир явдлаа тайлбарлахын өмнө Тайса Сафроновыг Шанхай руу явуулж хар чонын үйл ажиллагааг шалгуулах нь чухал. Ерөн цаашдаа түүний ажиллагааг зогсоосон дээр. Юу ч гэсэн Сафроновыг өнөөдрийн дотор багтааж цэргийн тусгай онгоцоор юм уу? Эсвэл тагнуулын албаны тусгай онгоцоор Шанхай руу явуул. Үнэмлэхийн шуурхай албаны шугамар бэлдээд надаар гарын үсэг зурвал. Нөгөө талаар би та хоёрт самурайн тангаргийн дагуу нэг үүрэг өгнө. Эзэн хааны армийн нэр сүрийг гутаа халахам Кавантуны армийн удирдлагаас шалтгаалаагүй. Манай бүх дарга нар самурайн Бусидо ёсондан үнэнч байсан. Түүнээс ганц жолхом ухраагүй. Бидний нэр сүрийг ингэж гутаахад хүргэсэн алхмыг сайд нарын танхим, гадаад яамны ятгалганд орсон цэргийн яамны сайд жанжин штабын дарга нарт оноох ёстой гэдгийг би өөрийнхөө амнасаар батлах болно. Тиймээс Кавантуны арми ялагдсан биш. Би өөрийнхөө бүх хөрөнгийг эзэн хааны армийн үнэнч дайчин Бусидо ёсоор халах голд ам үрэгдсэн бүх цэрэг дарга нарын үйл хэрэгт гэрээслэн. Тиймээс миний хөшөөг хүрлээр бүтээж Ясакуны сүмийн хашаанд мөнгөлөхийг гэрээсэлж байгаа юм. Энэ учраас та хоёр миний Касияку болно. Гэд сеппуку үлдэх сар өдөр цагаан хэлж өглөө. Сайн жаргал Тозияг өөрийнхөө нэр төрийг аврахын тулд сеппуку үлднэ гэдэгт итгэсэн боловч яг цагтаа яах болоо гэж бодоод тагнуулын газрын даргаыг өрөөндөө үрээд би хөгшний чин зориг ариун сэтгэлийг бодоод өрөвдөх юм. Тозиясан өөрийн шав Итагакид итгээд халах голын байлдааныг ялданд хүргэнэ гэдэгт их итгэдэг байсан. Би бас тэгж бодоод урамтай байлаа. Тэгээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг талаар өнгөрснийг мэдэнгүүт сүүлдээ Итагаки Тозио хоёрыг харааж уур уцаараа барахтаа хэд хоног архитаад өөртөө сеппуку үлдэнэ гэхээр нь хориглоо дийлсэнгүй. Болиулж болдгүй юм гэлээ. Гакаг яаж чадхаа дэмийдээ. Диваажинд одох хүний буйны замд цаа татвар хийхийг Синт ёсонд хориглосон байдаг юм. Хөгшин өөрийгөө хий тамлчих үедээ гэж бодоод л өрөвдөх юм. Юки-сан сеппуку бол харакири үйлдэж байгаа хүн шиг тарчилж зовоохгүйгээр нүд эндэг өрмөц онцлогтой. Сеппукугийн ёсонд Когегаар гэдсээ бүлэнгүүд Касияку нар шууд буулахаар тохиролцдог ёс байдаг юм. Гэсэн ч үүнийг хүн бүхэнд мэдэгдэх ёсгүй. Би чамд сэтгэлийг чинь зовоохгүй тулд хэлж өглөө. Ингэдэг зан үйл бол маш өвөрмөц зүй тогтолтой юм. Өөрөөр хэлбэл
Өөрийнхөө үзэл баримтлал, сэтгэл санаа, зориг төвчээр мэдлэг боловсролоор эзэн хааны кодо зарчимд үнэнч байсныгаа баталж байгаа хүний биеийг диваажинд саадгүй хүргэж, энэ ертөнцид сүнсийг нь үлдээхийн тулд сеппуку үлдэж байгаа хүнийг тарчилгаж болдгүй юм. Тозиягийн сеппуку бол сайдын танхим, гадаад яам, цэргийн яамны болон жанжин штабын удирдах ажилтнуудыг буруутхан яллах, халах голын ажиллагаанд цаад болж унагсан гэдгийг амь насаараа баталж байгаа самурайн үнэн итгэлтний цааз юм. Харин харакире бол өөрийнхөө үнэнч байх ёстой зүйлд хар буруу санаж, өөрийнхөө амлсан тангараг, уламжил бүхий хүндтэй ёс журмыг мулгуй, хүйтэн санаа сэтгэлээр зөрчиж нүгэл үйлдсэн хүн өөрийнхөө нүглийг энэ насандан эдэлж, бие сэтгэлээрээ мэдрэх ёстой учраас хулсан мохоо хутгаар өөрийгөө тарчлааж, тамалж, гидсэн сэгсчин шаналгаа өвчнийг нь мэдэрч зовж байж нүд анх хуйлтай. Хөгшин бол гидсэн бүлсэн өвчнийхөө зовлон шаналгааг мэдэж чадлаггүй хормонхон хугацаанд диваажинд залрах ёстой болохоор Касяку нарт сэтгэлийнхэн эцсийн бодол санаа эхэлж нууцлуулан хадгалуулдаг төдийгүй өөрийнхөө сеппуку үйлдсэн учир холбогдлыг мэдвэл зохих хүмүүст тайлбарлах гэрч баталгаа болгодог ёстой гэж тайлбарлав. Тагнуулын газрын дарга Тозиягийн өгсөн эцсийн даалгавар буюу Сафроновд тусгай үнэмлэх бэлдэж ирээд гарын үсэг зурууснаас хойш 2 цагийн дараа Сафронов Шанхай руу нислээ. Тозияг сеппуку үйлдсэний дараа Гавантуны армийнхан хүндэтгэлтэйгээр оршуулад эзэн хаан тусгай айлтгал илгээхдээ халах голын ажиллагааг унгахад цэргийн яамны сайд жанжин штабын дарга нар саад болсныг Чивжио Тозия өөрийнхөө амээр баталж сеппуку үйлдэж эзэн хааны кодо зарчимд үнэнч байсныгаа төгс нотлов гэж үнэлжээ. Сайн жаргал өөрийнхөө ажлыг төлөвлөсөн ёсоор зохицуулаад нэг өдөр армийн штаб дээр очиж тагнуулын газрын даргатай уулзаж Тозиягийн буйныг бодож Касякугийн үүрэг гүйцэтгэсэнд нь талархал дэвшүүлээд 2000 йен барьж гарыг нь цайлгаад "Тайса, би ганцаараа гэртээ байхад хэцүү байна. Тиймээс мөгдөн рүү буцахаар шийдлээ. Би Аяна улсуу та яраас өчүүхэн зүйл гуйх гэсэн юм. Намайг явсны дараа миний барааг мөгдөн рүү явуулах талаар арга хэмжээ авч игэл зүгээр юмсан." Гэхэд 2000 йен авсан хурандаа "Ачаа бараага магалжчихсан бол одоо явуулж болно шүү дээ." Гэхэд бүгдийг нь янзалчихсан л да гэж сайн жаргалыг хэлэхэд хурандаа "Тэгвэл би цэргийн тээврийн хэлтэс галтрэгний буудлын дахь төлөөлөгч хоёрт өнөөдөр багтаагаад явуулах тушаал өгчихье. Та өөрөө хэзээ явах вэ?" гэж асуулаа. "Би маргаашийн онгоцоор явах болсон. Уэдасан цэргийнхэн тушаал өгчихсөн байна билээ. Би одоо Аянасуутай уулзчихад харин та манайхраа уулзтаад хэлчих нь биз дээ." Гэд сайн жаргал хурандагийн өрөөнөөс гарлаа. Төөнийг Аяна улсуугийн өрөөнд ороход тэрээр талархуу угтаж "Юкисан, та тийшээ суугаач" гэд өрөөний диван руу урлаа. Сайн жаргал диван дээр суухын өмнө гар зүнхэн удалж $10 гаргаад "Би үүнийг задлуулах гэсэн юм" гэж хэлэхэд Аяна улсуу гайхсан өдөр сайн жаргалын царай өөд ширтэн. Гунгааг буянтын нэрээр Манжуур руу явах тэр өдөр даваг түүнийг жанчивлэн хийдэг хүртэл гаргаж өгөөд буцахтаа $10 гаргаж өгөөд "Чи Рожусайтай уулзах гэснийг хэрэггүй. Та хоёрын харилцаа холбоочноор дамжих ёстой. Хэрв онцгой хэрэг гарвал Рожусай өөрөө чамайг олж уулзна. Энэ $1 сүүлчийн тооны дараагийн дугаар нь Рожусайд байгаа. Рожусай чамтай уулзахаар очивол $10 гаргаад би үнийг задлуулах гэсэн юм гэж хэлэх ёстой. Чи түүнийг авч дугаарыг үзээд өөрийнхөө $1 өгнө" гэж хэлээд хариу хэлэх үгийг нь хэлж өгч билээ. Аяна улсуу хэмээгдэх гунгаа Юки хэмээх сайн жаргалын $1 авч дугаарыг шалгасны дараа инээмсэглсээр хэтвчэн гаргаж өнөө 10-ийн $1 гаргаад "Би үүнийг задлуулж чадлагүй өдий хүрсэн юм" гэлээ. "Бид хоёр таарсан хоёроо. Уг нь би таныг хүлээх ёстой байсан" гэд Аяна улсуу нууц дохиог дистралан хэлээд инээмсэглэв. Эх орон ард түмний даалгавраар харь газар бурангүй ёс тэглэмийг бие сэтгэлээрээ төвчин 17 жил шахан болсон энэ эмэгтэйг хараад гунгаа ичнэндэн бахархан бишрэх сэтгэл төрж хайрлан энэлэх сэтгэл нь өөрийн эрэхгүй догдолсон тул амандаан
Рожсай гэж шивнэж билээ. Тэрээр энэ нэрийг Чингиж Квантуны армийн албан тасалгаан дотор хэлэх ёсгүй билээ. Гэвч түүний баярлсан сэтгэл өөрөн ирэхгүй хэлүүлдэг ажээ. Аяна усуу сайн жаргалтай мөгдөн рүү явуулах ачаа барааны талаар ярилцсаар түүнийг гаргаж өгөхөр штабаас хамт гарлаа. Гунгаа минь биднийг нутагтаа буцах саналыг төв хүлээж авсан байна. Гэвч би чамайг үлдээхээр шийдлээ. Энд ганцаар үлдэнэ гэдэг хэцүү. Гэвч бидний мэрэгжил бол олон зуун мянган хүний сэтгэл итгэлийг хүлээсэн нам засаг улс орныхон хувь заяатай шууд холбоотой учраас бидний хэн хэнд маань хувийн ашиг сонирхлыг бодох хэрэг байхгүй. Гэхэд гунгаа би ойлгож байна гэж зөрөгтэй эрэмгийг хэлэв. Бид бүх боломжоо хянаж үзээд чиний гаргасан саналыг бололцоотой гэж үзсэн. Тиймээс банд тогтох хоёрыг тагнуулын газрын тусгай албаны бүрэн эрхийн бичиг баримтаар хаалган руу яаралтай явуулах хэрэгтэй. Тэд 9 дугаар сарын 12 гэхэд хаалганд байх ёстой гэж хэлэхэд гунгаа Рожусайгаас эцсийн даалгавар авчих байгаан ойлгов. Сайн жаргал гунгаатай салах хэс гүйцэтгээд чиний нэр дээр 150 мянган йен үлдээн. Үүнийг тагнуулын газраас сонирхож магадгүй. Тиймээс 100 мянгаыг нь Шанхайд мөрөдө тоглосон эрхэм баяраас гуйвуулж үлдсэнийг нь Амисыг нэрээр гуйвуулна. Амиси 7 хоногийн өмнө даянгаас мөгдөн орох гэж яваад галтрыганд хорлуулсан байна. Гэхэд гунгаа үүнийг би сая сонслоо. Нөхрийнхэн даалгавраар Кемптайхан устгасан бололтой. Гэхдээ армийнхан Тогавагийн эрдний үш хонзонд өртсөн гэдэгт суурхал гаргаад байгаа. Бодвол Кемптайхан өөрсдийнхөө улмыг далдлах гэсэн хэрэг биз. Халах гол ялагдсан явдлыг Токиогийн сонингууд одоохондоо бичээгүй байна. Тэгмээс Тогаваг баривчлах далим гаргахын тулд нөхөртөн хаягдсан Амисыг өшөрхөн устгасан хэрэгт холбогдуулж түүнийг баривчлах бололтой. Тогаваг далдалж чадвал сонингууд тодорхой зүйл хэвлэхгүй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сонин сурвалжлагч нарыг сөрдүүлж зүрхийг нөхүүлэх гэсэн арга гэж учир явдлыг тайлбарлав. Сайн жаргал гунгаатай Чингиж ажил төрлийн талаар ярьж төхрөөд гэрийн зүг алхахад нүдэнд нь өөрийн ирэхгүй нулимс бүрхжээ. Тэрээр хэдхэн мөчийн өмнө гунгаад хүний нутагт үлдэх даалгавар өгсөн тэр гişинд сэтгэлэн барьж чадсан атал хөөх юм. Хүн дүрстэй чанан сүргүүдийн дотор ганцаараа үлдлээ шүү дээ гэж бодтол нүдэнд нь нулимс цайвартан манантав. Сайн жаргалыг мөгдөн дэрсний дараа цэргийн төлөөлөгчийн газраас Харбин руу цахилгаан утас явуулав. Энэ бол Юкиг мөгдөн дэрснийг мэдэгдсэн цахилгаан байлаа. Хато цахилгааныг авангууд Харбин дэрсэн ойдов бүх хадгаламжаан мөгдөн рүү шилжүүлж Харбины төмөр замын удирдлагатай хийсэн урьдчилсан гэрээнүүдэн цуцалсан байлаа. Тэгтэн Квантуны арим халах гол ялагдсан явдлыг шалтгаан болгосон явдлыг мэдсэн Хато сэтгэлдэн богдын алтны эзэд мөгдөн Тянжин Шанхай төмөр замын дагуу байрлсан сэжигтэй хэрэг. Эрхэм баяр хэмээгдэх хар чон тэнд байдаг. Эднэр алтаан Тянжингийн банкнд шилжүүлэхгүй нь мэдээж. Тэгэхээр Америк руу гаргахаар шийджээ. Үүнийг мэдэх нь чухал. Хэрв Америк руу гарахгүй гэдгийг мэдж чадвал Юкитэй харилцаагаа сайжруулж болно. Тэгсэн цагт бас Тозиягийн санааг хэрэгжүүлэх эгзгийг олж болно гэж боджээ. Чингэд Хато Шанхайд байгаа өөрийнхөө нөхөд рүү цахилгаан явуулж эрхэм баярын алхаа гიშгийг ажиж байх тусгай үүрэг өгчээ. Намрын сар эхлэнгүүт Шанхайд орсон бороо зүсэрчээ. Эрхэм баяр хэд хоногийн өмнө Сегетото уулзаж Тозияг таалд өгснэг мэдээд ажиллагаагаа зогсоох тухай санал тавьсанд тэрээр зөвшөөрсөнгүй. Ингээд Аяна усуугийн төлөөний хүнийг хүлээх ёстой зоогийн газар ирж цонх ширтэн суухтаан ингис хийгээд өнөө ээлжих тэрэгтэй хятад эрэндэ гэж бодож байтал тасхар костюм өмсөд цагаан цамцан дээрэн эрвэхэ зангаа зүүсэн гүн цэнхэр нүдтэй ганган барийн нэгэн орс орж ирээд эрхэм баярын дэргэд буй сул сандалд суугаад халааснасаа Америкийн Честерфилд хэмээх янжуур гаргаж тавиад өнөөдөр чинь хэд өдөр билээ гэж монголоор асуулаа. Энэ хүн бол Иван Степанович Сафронов байлаа. Мягмар гараг үстэй. Тийм. Нөгөөдөр 22 дахь пүрэв гараг байх нэ. Гэхэд эрхэм баяр Аяна усуугийн төлөөний хүнтэй танилцсан.
Эрхэнбаяр Шанхай дахь албаны талаар ямар бодолтой байна да? Гэж Сафроновыг монголоор хэлэхэд Эрхэнбаяр халахаар яасан цэвэрхэн ярьдаг орос вэ гэж бодов. Японыхан албаны талаар ямар ч баталгаа гаргаж чадахгүй гэж үзсэн. Гэхдээ Америкийн худалдааны танхим банкныхнаас хяналтан салгаагүй байгаа. Алтыг банкнаас мэдэгдэлгүй гаргах хэд хэдэн боломж бий. Хамгийн ашигтай нь гэвэл банкны хогийг аваач шатаадаг ээлжих хэрэгтэй нэг хятад бай. Түүнийг ашиглах боломжтой. Одоо 5 мөчийн дараа тэр харагдаж байгаа хаалгаар банкны хашаанд орох ёстой. Тэр чинь тогтсон цаг дэрж хогоон аваачдаг юм. Одоо ирэх цаг нь болжээ. Гэд банкны хашааны төмөр хаалга руу заалаа. Гэтэл удаж төдөлгүй ээлжих хэрэгтэй нэг хятад гудамжны нөгөө талаас гарч ирлээ. Сафронов Эрхэнбаяртай цуг хоолойд суухтан энэ бүхнийг ажиглан цаг хугацааг нь тэмдэглэж Эрхэнбаяр хэрвээ бид энэ хятадыг ашиглаж алдаа хэнд ч мэдгэлгүй банкнаас гаргавал та маш яаралтай хугацаанд хаалган руу явах болно. Өнөөдөр 9-р сарын 5 та 12 гэхэд хаалганд бэлэн байх ёстой. Хаалганы Америкийн консулын байшингаас холгүй байдаг нарийн бовны дэлгүрт таныг 2 монгол золоо хүлээж байх болно. Та тэр хоёртой уулзж ярилцаад ачаа бараагаан өөр Монголын улаан цав чуулганы баруун согын сүмд хүргэх болно. Өөрөөр хэлбэл тэр сүмээр Монголын хил дээр очих юм. Тиймээс замаа буруулахын тулд хаалганаас баруун сүмдийн завсар хот хүрээд тэндээсээ булт сүмийг дайрч баруун согын сүмийн чиглэлээр хилд хүрэх ёстой. Хэдийгээр энэ зам найдвартай хамгийн дөт боловч завсар хотод Японы тагнуулын томоохон төв бий учраас нэлээд адармаатай. Гэхдээ нууцлалтыг сайн зохион байгуулж чадвал чон өөрөндөө өлзөйтэй байдаг шүү дээ. Гэхдээ бид алтыг хаалганд хэрхэн хүргэх талаар банкныхан ямар боломж байгааг асууж гэрээнд заасан бүрэн эрхийн дагуу хаалганд хүргэж өгөх хэсгийг мэдсэний дараа шийднэ. Завсар Пинчин хотод байгаа Японы тагнуулын газрын дарга нарын талаар надад тодорхой баримт хэрэгтэй байна. Тэгвэл энэ талаар арга бодож болно. Энэ талаар хаалганд байгаа 2 хүн танд маш тодорхой хэлж өгнө. Тиймээс тэдэнтэй ажиллаа сайн ярилцах хэрэгтэй. Таны гол анхаарах зүйл бол энэ улсгийн хүмүүсийг хамгаалж 15-ны өдөр гэхэд хил дээр хүргэсэн байх ёстой. Энэ бол цаад захын хугацаа. Тэдний хүргэсний дараа шууд Синзин руу боцох ёстой. Гэд Сафронов Эрхэнбаяртай дахин уулзах өдөр цагаан болцоод зоогийн газраас гарч Шанхайн төв рүү алхлаа. 86 дугаар хэсэг төгсөв.